Тэгэхээр зүгээр нэг тоглох гэж утсан биш баг өхлийнхаа хажууд тоглож исэн юм шүү. Өнөөдрийн аавтууд эртэл зүрх зогсох аюултай гэж одоо юу гэсэн үг юм бэ? Гэтэ одоо өглөө штэ. Энэ газар хэрвээ машинтай явах юм бол зүгээр нэг зориг биш галзуурал байх баха. Эцэст нь тэр агууг түүний булш болгонд сэмтлээд бүр мөсөн битүүлсэн юм байна. Та тамийн хаалга дэлхий дээр байдаг гэвэл итгэх үү? Дэлхий дээр хамгийн аюултай газар гэх юм бол таны толгойд юу орж байгаа вэ? Ихэнх хүмүүс болохоор дайн дайчин эсвэл маш шигүү ширэнгэн ойгоор бол төсөөлөх бах. Гэтэл зарим газар нь болохоор гаднаасаа диваажин шиг харагддаг мөртлөө цаана үхлийн аюул нуудаж байгаа газрууд цөөнгүй байдаг юм байна. За, hi guys. Дараагийн дугаартаа тавтан морил. Өнөөдрийн дугаар дээр хэлүүлээ яах вэ гэхээр одоо дэлхий дээр хамгийн аюултай газруудын талаар үзэх болно. Одоо ямар солиотой арлууд байдгийг, очоод хэдхэн секундын дотор өөхөх аюултай ямар олон газрууд байдгийг гэх мэтчлэн бид нар очих нь байтугай бүр сүүдрэж үзүүлж болохгүй маш сонирхолтой газрууд байдаг юм байна. Тэгм учраас энэ удаагийн дугаар дээр тэр газруудын талаар мэдэж авах болно. За тэгээд энэ дугаар та бүхэнд илүү сонирхолтой байх болов гэдэг үүднээс бэлтэн хүргэж байна. Та бичлэгээс өмнө лайк дараагаа, subscribe дараагаа, subscribe дарж дэмжиж битэн мартаарай. Намайг үздэг хүмүүстийн 75% нь ерөөсө саппорт харахгүй үздэг юм билээ. Та хэд мэн саппорт дараагаа, саппорт дарж дэмжиж битэн мартаарай. Одоо бичлэгээ орцгоо. За тэгэхээр хамгийн ихний өхөлт хүргэх аюултай газар. Энэ газар нь болохоор Австралид байдаг Карбрук гэдэг нэртэй голфын талбай юм байна. Гаднаас харах юм бол яг л одоо бусад талбай шиг ногоон зүлгээр хүрээлэгдсэн үнэхээр тайван газар бол харагддаг. Гэхдээ талбайн дундах одоо нэг нуур байдаг. Тэр нуур руу хэрвээ голфын бөмбөгөө унаах юм бол бүр очоод зүглэгч хэрэггүй гэж бол ярилцдаг юм байна. Яг гэвэл энэ нуур нь болохоор 3 м орчим урттай аврах том бух акулууд бол байдаг юм байна. Эдгээр акулууд нь болохоор хүн рүү дайрдаг гэдгээр үнэхээр алдартай. Тийм болохоор гольф тоглодог хүмүүсүүдийн хамгийн хориотой газруудын нэг нь энэ газар байдаг юм байна. Тэгэхээр зүгээр нэг тоглох гэж утсан биш баг өхлийнхаа хажууд тоглож исэн юм шүү. Энэ гольф тоглож байгаа хүмүүсүүд чинь. За тэгэхээр хоёр дахь өхөлт хүргэх аюултай газар. Дараагийнх нь англи байдаг нэгэн цэцэрлэгт хүрээлэн юм байна. Энэ хүрээлэн нь болохоор гаднаас бол яг л одоо энгийн маш олон цэцгээр хүрээлэгдсэн бол цэцэрлэгт хүрээлэн. Энэ газрыг ихтэй Poison Garden гэж бол нэрлэдэг юм байна. Орчуулах юм бол хоолт цэцэрлэг. Энд дуруудаг нийтдээ 100 гаруй төрлийн ургамал нь болохоор хүнийг бүр алах чадвартай байдаг юм байна. Энэхийн цэцэрлэгч нь болохоор арчилгаа хийхийн тулд байнга одоо хамгаалтын хувцас өмсөж бол ордог. Учир нь зарим цэцгүүд нь хүрэх юм уу өнрийн аавтууд идэл бараг зүрх зогсох шахам мөн арьс түлэгдэх гих мэтчлэн аюултай бол байдаг юм байна. Хаалган дээр нь хүртэл эдгээр ургамал таныг ална шүү одоо анхааруулах байд юм байна. Ийм хортой цэцэрлэг байна гэж байх уу? Өнрийн аавтууд эртэл зүрх зогсох аюултай гэж одоо юу гэсэн үг юм бэ? Гэтэ би энэ газрыг өмнө харж ирсэн ч юм шиг. Нэг анхааруулаад явж ирсэн санагдаад байна. Тэгэхээр энэ цэцэрлэгт хүрээлэн л хизээж битээ очиорой. За тэгэхээр 3 дахь өхлийн аюултай газар. За энэ газар бол үнэхээр мэдрэл муутай. Энэ газар нь болохоор Вьетнамын Ханьён гэдэг хотод бол байрладаг. Энэ гудамжаар алхах үед болохоор зүгээр л энгийн кафе юм уу дэлгүүрээр бол үйлчлүүлж байгаа юм шиг л санагддаг. Гэтэл дохиод уурах үед болохоор хүмүүс хан руугаа шахаж эхэлдэг юм байна. Ягаад гэвэл дохиод уурах үед болохоор эдгээр байшингуудын дундуур хурдны галт тэрэг өнгөрөн одд юм байна. Та нар бодоод үзтээ хурдны галт тэрэг яг одоо байшингуудын голоор орж нэг оддоо. Тэгэд болов яг кафеных нь одоо хэдхэн сантиметрийн зайд бол галт тэрэг нь бол зөрж өнгөрдөг юм байна. Болохоор амнасаа эрсдэлд оруулан байж одоо энэ селфи хийж видео хийхээр бол ирдэг. Тийм учраас зарим тохиолдолд бол энэ гудамжийг хаадаг юм байна. Та нартай энэ TikTok интернет харж ирсэн үү? Иймэрхүү нэг видео байгаад байдаг шүү дээ. Нэг гудамжийн дундуур нэг галт тэрэг зөрөгддөг. Би нэг тийг санаад ах юм. Гэтэ одоо өглөө шүү дээ. Ямар эвгүй юм бэ? За тэгэхээр дараагийн өхөлт хүрэх аюултай газар. Замбид байдаг Виктори гэдэг хүрхрээ байд юм байна. Энэ хүрхрээ нь болохоор дэлхийд дээрх хамгийн өндөр хүрхрээудын бол нэг юм байна. Энэ хүрхрээ нь болохоор 100 гаруй метрийн өндрөөс бол уналт хийдэг юм байна. Гэхдээ хамгийн сонин нь юу вэ гэхээр энэ үүний бол яг ирмэг дээр нь хүмүүс сэлдэг юм байна. Үүнийг болохоор чөтгөрийн цөөрөн гэж бол нэрлэдэг. Зурган дээр бол харагдаж байгаа. Гэхдээ энэ дүр зураг бол үнэхээр жинхэнэ. Усных нь урсгал хүнийг бол түлхэх үед яг л унахын даваан дээр яг ирмэг дээр нь тийм нэг жижиг хад байт юм байна. Усныхан дор. Тэр хад нь болохоор хүмүүсийг бол тогтоож үлдээдэг юм байна. Гэхдээ энэ одоо өглөө штэ. Ганцхан буруу хөдлөл тэгэл өглөө штэ. Яаж ингэж аим өрсөж сэлдэг байна. Миний бүр толгоонд буухгүй. Хүмүүсийн адвенчер юм дуртай юм тийм болов. За тэгэхээр дараагийн өхөлт хүргэх аюултай газар. За энэ газар нь болохоор Пакистанд байдаг нэгэн гүүр юм байна. Харах юм бол ингээд хүн алхаад явхад амир эвгүй гэмээр гүүр. Энэ гүүрийн нэрийг болохоор Хусайныг дүүжин гүүр гэж бол нэрлэдэг. Гүүрний банзнууд нь болохоор хоорондоо нэлээд зайтай, дээрэс нь байнга салхи салхилж идэг. Доошоогоо хэрвээ унах юм бол маш одоо ширүүн урсгалтай гол бол урсч идэм юм байна. Энэ гүүрээр явж байгаа хүмүүс бол ямар ч хамгаалтын бүсгүй бол зорчдог. Гэтэ хамгийн аимшигтай нь юу вэ гэхээр нутгийн хүмүүс болон хүүхдүүд энэ гүүрээр байнга өдөр болгон гарч гүйлдэж бол явж идэм байна. Яа бас л зүрх зөрөгтэй шүү те. За тэгэхээр дараагийн газар.
Хэрвээ та Эверестийн оргилдыг гарах мөрөөдөлтэй бол эхлээд та энэ давааг давсныхаа дараа энэ шийдвэрийг гаргаарай. Энэ аюултай газар нь болохоор Непалийн Лукла гэдэг нисэх буудал юм байна. Эндхийн нисэх зурвас нь ердийн онгоцны буудлаас 10 дахин богинохон байт юм байна. Дээрээс нь болохоор уулын орой дээр байдаг болохоор нисгэгч бол хэрвээ нэг л алдаа гаргах юм бол хад мөргөж бол суурна, эсвэл шууд ангал руу унах аюултай юм байна. Тийм болохоор энэ газардх нь бол суглаа хожихоос ч хэцүү, өндөр эрсдэлтэй гэж ярьдаг юм байна. Гэхдээ онгоцных нь нисэх зурвас нь ийм богинохон, дээрээс нь даваа байна гэж одоо юу гэсэн үг юм бэ? Тэр даваагаа нэг бол мөргөн, нэг бол ийм 10 дахин богинохон зурвас нь гэдэг л газарт нисэх шүү дээ. Энд ч одоо хад мөрөгдийн бооз. За тэгэхээр дараагийн газар та буцалдаг гол гэж сонсч байсан уу? Та халуун аршаанд орох дуртай юу? Гэхдээ энэ газар нь арай өөр ээж магадгүй. Перугийн ширэнгэн ойн гүнд болохоор буцалдаг гол гэж байдаг юм байна. Дэрнээс л баг ойлгомжтой байх. Энэ гол нь болохоор зүгээр ертийн халаа зогсохгүйгээр зарим хэсэгтээ 100 градус хүртэл халддаг юм байна. Хэрвээ ямар нэгэн амьтан эсвэл хүн санамсаргүй унах юм бол зүгээр л чансан хоол болж дуусах юм байна. Түүгээр зөксгүйгээр энэ гол руу ойртгол юм бол халуун уурн нүүр түлдэг юм байна. Гэхдээ ихэнх 100 градус буцалсан одоо халуун аршин ороход яг гол цэлэг дуртай хүмүүс байдаг л да. Гэхдээ 100 градус буцалдаг гол руу яажсан ч бид нар орохгүй зүтэй. Яа гэхдээ ийм гол байдаг гэхэл бас л аюултай юм тий. За залуусаа Солонгос сурах мөрөлтөө хүмүүс анхаараарай. One Road агентлаг яг одоо супер урамшууллаа зарласан байна. Хамгийн гол нь та хэлний оноотой бол эх 9 сарын үндсэн ангидаа зуршлуулад үйлчлэгийнхээ хөлсөө 30-аас 50% хүртэл хөнгөлүүлэх боломжтой болсон байна. Харин хэлний оноогүй байсан ч санаа зовлтгүй хэлний бэлтгэлээр явхад шмаа адил 30-аас 50% хэмнэрэл идэх боломжтой байна. Энэ урамшуулал нь зөвхөн 2 сарын 25-ны хүртэл хүргэжлэх болохоор яг одоо One Road пэйж руу чат бичээд дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Хамтран ажилласан One Road-ийнхаа хамт олон баярлалаа. Хамтаа бичлэгээ үргэлжлүүлцгээе. За тэгэхээр дараагийн газар. Энэ газар нь бүр хачирхалтай. Чикагод байдаг нэгэн усны сууг байт юм байна. Гаднаасаа бол зүгээр л нэг ус. Гэтэл ус руу хуруугаад өрөх юм бол маш хүчтэй тогонд цохиулах аюултай байна. Яагад гэвэл загас нэвтрүүлэхгүй тулд усны ёроолд бол цахилгаан гүйдлэг бол байршуулсан юм байна. Бүр авраг багийнхан ч хүртэл ийшээ очихоос айдаг юм байна. Учир нь болохоор усанд унсан хүн шууд л зүрхэн тэр даруйдаа зогсох аюултай. Зүгээр л хаалт хийж яагаад болохгүй гэж заавал тог цохиулах шаардлагатай юм уу? Хуруугаад өрвөл өглөө штэ. За тэгэхээр дараагийн газар Үхлийн зам гэж та сонсч байсан уу? Энэ газар нь бол машин барьдаг хүмүүст хамгийн аюултай бол газар. Боливийн Үхлийн зам гэж нэрлэдэг энэ газарт болохоор жилд 300 орчим хүн машинаараа хавцал руу унаж амиа алддаг юм байна. Зам нь маш нарийнхан, ямар ч хашлага байхгүй. Хажуу тал нь тэр чигтээ 3000 метрийн гүн ангал өгчөж юм байна. Машинтай явхад ч хэцүү, машинтай зөрөхөд ч хүртэл хэцүү. Тийм аюултай газар байдаг юм байна. Та нар бодостой 3000 метрийн өндрөөс машинтайгаа чөлөөт туналт хийнэ хэр чинь ямар ч амьд үлдэхгүй үстэй энэ газраас. Энэ газараа хэрвээ машинтай явах юм бол зүгээр нэг зориг биш галзуурал байх баха. Маш аюултай. За тэгэхээр дараагийн аюултай газар. Та тамийн хаалга дэлхий дээр байдаг гэвэл итгэх үү? Туркменистанд Дарвазагийн хийн тогоо гэж бол нэрлэгддэг тийм газар байдаг юм байна. Энэ газар нь болохоор 50 гаруй жилийн турш тасралтгүй шатаж байгаа аврах том нүх юм байна. Тэр гал нь одоо хүртэл унтраагүй оршсоор байгаа юм байна. Хүмүүсийн дүгнж байгаагаар энэ газрын хажуугаар зөөгтүүдэд л тамаас хин нэгэн гарч ирэх гэж байгаа юм шиг л аюул мэдэрдэг гэсэн цуу яриа байдаг юм байна. Яа гэхдээ тамийн үүч шиг нь тий. Гэхдээ би яг тамд очиж байгаагүй л дээ. Гэхдээ ер нь там гэдэг ойлголтыг бүгд мэдэн штэ. Гал байнга штэ гал штэ. За тэгэхээр дараагийн аюултай газар. Энэ аюултай газар бүхэл бүтэн кино бүтчихсэн түүхтэй. За дэлхийн хамгийн өндөр уул болох Эверест бол мэдээж хүн болгоны хүсэл мөрөөдөл болсон авирахыг хүссэн уул штэ. Гэтэ энэ уул нь болохоор 8000 метрээс дээш гарах юм бол үхлийн бүс гэдэг хэсэг бол байдаг юм байна. Энд агаар нь хүртэл маш сэрэг учраас хүний бие минут тутамд хүний эс хурцтайгаар ухчиж эхэлдэг юм байна. Хамгийн аимшигт нь үхлийн бүсийн зам дагуу маш олон уулчтын цогцос бол байдаг юм байна. Тэр хүмүүсүүдийг хэрвээ буулгаж авах юм бол маш их аюултай байдаг учраас тэнд нь бол орчуулж уултай хамт үлдээсэн юм байна. Та нар санаж байгаа бол энэний тухай бүр кино байдаг шүү дээ. Би ингээд үзчихсэн. Тэгээд бүр ингээд хамгийн өрөвдөлтэй гэсэн нь юу вэ гэхээр кинон дээрээ ингээд тэр уулчин үхлийн бүсээс ингээд хүнийг аврах гэж хагаад өөрөө ингээд амнаас нэрсэлт оронгутлаа одоо нөхөр ихнэрлүүгээ залангуутлаа миний охиныг Сара гэж нэр өгөөрэй. Тэгээ би энэ үхлийн бүсээс гарч чадахгүй байна. Тэгээд та нартай хайртай шүү гэд дуусдахгүй кинон дээр. Таад үзег бол үзээрэй. За үзсэн хүмүүсүүд нь коммент дээр бичиж үлдээгээрэй. Яа гэхтэл энэ газар бол нэлийн аюултай газар.
За тэгэхээр дараагийн хамгийн аюултай газар. Энэ газар нь болохоор Бразилийн эрэг дагуу оршдог нэг арал байдаг юм байна. Энэ арал нь болохоор хүн амьдардаггүй 4000 гаруй харин дэлхийд дээрх хамгийн хортой могоонор бол байдаг юм байна. Үүнийг болохоор могоон арал гэж бол нэрлэдэг. 1 м² тутамд 1 могоо ногддог юм байна. Эндхийн могоонд хэрвээ хазуулах юм бол хүний бол мах нь хайлаад ердөө хэдхэн цагийн дотор л хүний аймнаас тэр чигээр үхэх аюултай юм байна. Тиймээс засгийн газар энэ арал руу хүн оруулахыг бол хатуу хоригддаг юм байна. Гэхдээ хүний мах хайлах хэмжээнд хортой байдаг могоо гэхээр яа би бол могоонд амар дургүй. Та ч бас над чиг могоонд бас дургүй бах тий. За тэгэхээр дараагийн аюултай газар. Энэ жоохон гонигтай. Та давчуу газраас сайдгүй. Тийм бол энэ түүх таныг маш эвгүй байдалд оруулах байх. Америк нэгдсэн улсын Йота мужид Нути Пути гэдэг нэртэй агуу байдаг юм байна. 2009 онд Джон Джонс гэдэг нэртэй залуу агууг сонирхож яваад буруу эргэлт хийгээд маш нарийнхан хонгил руу орчихсон юм байна. Тэр хонгил нь болохоор ердөө 25 см өргөнтэй байсан тийм хонгил юм байна. Тэр залуу болохоор толгоогоороо доош харан гацаад аврагчид болохоор 27 цагийн турш түүний татаж гарах гэж оролцсон боловч харамстай нь бүтлгүүцсэн юм байна. Эцэст нь тэр агууг түүний булш болгон цэмтлээд бүр мөсөн битүүлсэн юм байна. Гэтэ амар харамсалтай юм тий. Хэлэгч болох. За тэгэхээр хамгийн сүүлийн аюултай газар. Энэ газар болохоор дэлхийд дээрх хамгийн зочлонтой биш газар. Энэ газар нь болохоор энэтхийн далаад байдаг Хойд Сентинел гэдэг нэртэй арал юм байна. Энэ газарт болохоор гадаад ертөнцөөс тусгаарлагдсан нэг омог амьдардаг юм байна. Тэд болохоор гадны хүн харангуутлаа шууд ном сумаар харуулж алддаг юм байна. 2018 онд Джон Айлен Чау гэдэг нэртэй нэгэн залуу Христийн сайн мэдээ ярихаар ингээ явж явах үедээ тэр арал руу очих үед харамсалтай нь буцаж эргэж ирээгүй юм байна. Түүний цогцыг нь хүртэл буцааж авч чадаагүй гэдэг. Тиймээс энэ арал руу очих юм бол амиа хорлсонтой ялгаагүй гэж үздэг юм байна. Хүнд дургүй хэрнээ өөрт нь туслах гэж оцсон хүнийг алдаг. Ямар овоо омог вэ? Бас өрөвдөлтэй юм аа. За тэгэхээр бид нар дэлхийд дээрх хамгийн үзэсгэлэнтэй мөртлөө өхөлт хөрөхөөц байдаг газруудын талаар хамтаа мэдэж авлаа. Та эдгээрээ аль нэгэн рүү очиж зөрхөлөх үү? Комментээр бичүүлдэгээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Нэр лайка дарж сабодрахаа бити мартаарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. За тэгээд очиж зөрхөлвэ. Хөөш. Болохгүй шүү.